Бүгд найрамдах Белорус улсаас нийлүүлсэн хоолойн албаны автомашины ажиллагааны дараалал. Шахах хөөргийн станцыг ус хөөсөөр ажилуулах дараалал. Автомашины зогсоолын тоормсыг татаж, хурдны хайрцгийн арааг нейтрал горимд байрлуулна. Шаардлагатай тохиолдолд дугуйн эврийг хийнэ. Аккумуляторын хажууд байрлах хүчлийн унтраалгыг залгаж, цахилгаан тэжээлийг холбоно. Хөөргийн удирдлагын самбарын асаах ногоон төвчлөрийг удаан дарна. Дэлгэц идэвхжинэ. Хөөргийн хөдөлгүүрийг асаана. Усан хангамжийн их усүрээс соролтын хоолой шүүрийг холбоно. Ажлын шаардлагатай тохиолдолд даралтын хоолойг ажлын шугамаас холбоно. Хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг нэмэгдүүлнэ. Хөөс үүсгэж бодисын соролтыг давхар гүйцэтгэх боломжтой. Соролтыг хийх үед хоёр талын ажлын шугамудаар усыг өгөхийн тулд автомашины доод хэсэгт байрлах хийм боллооны улаан хаалтыг зүүн гар тийш эргүүлж нээх шаардлагатай. Мөн гэрэлтүүлгийг сунгах үед ашиглана. Санамж ус шахах хөөргийн станцыг 2 минутаас илүү хугацаанд хий эргэлтээр ажиллуулахыг хориглоно. Хий буюу хуурай ажиллуулах нь хөөргийн ажлын дугуйн битүүмжлийг гэмтэх эрсдлийг үүсгэнэ. Сорох хоолойг шүүргүй тохиолдолд хөөргийг ажиллуулах. Хөөргийн ажлын дугуйн эргэлт 800 эргэлт минутаас бага үед ажиллуулах. Эд ангидын тосны түвшин хангалтгүй байх үед ашиглахыг хориглоно. Ажиллагааны үед эвдрэл гэмтэл доголдол гарсан тохиолдолд ослын төвчлөрийг ашиглана. Бусад нөхцөлд дарсан тохиолдолд автомашин асах ажиллагаа хийгдэхгүй болохыг анхаарах шаардлагатай. Автомашины халаагуурын системийг ашиглах боломж. Ус шахах хөөргийн станцын арын буланд халаагуурын асаах удирдлагын хэсэг байрлах бөгөөд унтраах үед хэсэг хугацааны дараа ажиллагаа бүрэн зогсно. Даралтын хоолой өөхөх төхөөрөмжийг ашиглах ажлын дараалал. Автомашины арын хэсгээс өөхөх төхөөрөмжийн бэхлэгийг суллаж суйрлуулна. 24 вольтын тэжээлийн дамжуулах утсыг залгана. Ажиллагааны дараах даралтын хоолойн үзүүр хэсгийг төхөөрөмжийн дамарт байрлуулна. Гар удирдлагаар зүүн эргүүлж өөхөх ажиллагааг гүйцэтгэнэ.